Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 8 үйлдвэрлэгч сэргээгдэх эрчим хүч нийлүүлж, нийт эрчим хүчний хэрэглээний 12.5% бүрдүүлж байгаа нь чамдлахааргүй үзүүлэлт. Гэхдээ өсөн дэвжиж байгаа энэ салбарт нэн даруй шийдвэрлэх ёстой сорилтууд бас бий. Анх 2007 он сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг батлахдаа цэглэгаан станцуудаас худалдаж авах төлбөрийг 0.8-аас $118 тооцоогоор заасан. Тухайн үед $10 ханш дунджаар 1170 төгрөг байсан. Харин $10 ханш өсөх тусам энэ зөрүүг хэн төлөх нь маргаан дагуулж эхэлсэн байдаг. Тиймээс 2015 онд энэ зөрүүг дэмжих тариф нэрээр хэрэглэгчдээс авахар болж 1 кВт-цаг тутамд 1188 төгрөг нэмж бодогдож байгаа юм. Ирэх жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ өсгөөр байна. Үүнийг дагаад хэрэглэгчдийн халааснаас гарах төлбөрийн хэмжээс тэлэхээр байгаа юм. Тиймээс дэмжих тарифын асуудлыг нэн даруй эргэж харах шаардлагатай байгааг албаны хүмүүс сануулж байгаа юм. Нийтлэлийн дэлгэрэнгүй даваа гарагийн дугаараас уншаарай.